Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бэлтгэн хүргэдэг подкастын энэ удаагийн дугаараар гэр бүлийн хүчирхийллийн сэдвээр ярилцахаар цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэдсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн Ахмад Түмэн Дэлгэр сэтгэл зүйж үйлс нарыг урьдсан байна. Та хоёртаа энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Гэр бүлийн хүчирхийлэл бол ер нь мөнхийн сэдв баг. Гэхдээ бид нар байнга ярьж явах ёстой зүйл, тийм ээ. Ер нь альбаа асуудлыг байнга ярьж олон нийтэд мэдээллийг хүргэхэд тэр нь өөрийгөө одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа бас мэдэхгүй явж яадаг бас олон хүмүүс байдаг. Эсвэл гэр бүлийн хүчирхийлэлд давтсан хэн нэгэн бидний яриаг сонсдог ч юм уу, тийм ээ. Тэрэндээ урам зориг өгж өөрийгөө одоо хүчирхийлэлд гэдгээ бас цагдаагийн байгууллагууд одоо бусад хүмүүс мэдээлдэг. Ийм зүйл. Энэ бол мөнхийн сэдв баг. Бид нар бол энийг зогсоож чадахгүй, тийм ээ. Танаас эхний асуултаас сая, тийм ээ. Одоо энэ сэдвээр ярилцж байгаа учраас сүүлийн жилүүдэд бол гэр бүлийн хүчирхийллийн тоо мэдээлэл ямар вэ? За тэгэлгүй яг эхний ээлжинд одоо Монгол улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн дуудлага мэдээллээс гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага мэдээлэл дээр та бүхэнд тоо мэдээллийг хүргэе. За манай цагдаа ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлсэн яг нийт цагдаагийн байгууллагад бүртгэгдэж ирсэн дуудлага мэдээллийн гэр бүлийн хүчирхийллийн чиглэлийн дуудлага мэдээлэл төр дүн шинжилгээ хийж ажилладаг. За 2025 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсын хэмжээнд 22,000 гаруй гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдсэн байна. За энийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.8% өссөн юм үзүүлэлттэй байна. За хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэргийн тоо нь болохоор 716 бүртгэгдсэн өмнөх оны мөн үеэс одоо 3.1%-аар буурсан юм үзүүлэлттэй ийм тоо баримт байна. Одоо та саяас саяны тоо мэдээлэл таньдсан баг, тийм ээ. Ер нь өсөж ингэж жилээс жилд өсөж ингэж. Ер нь нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой баг, тийм ээ. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг энэ сэдв. Эхлээд нэг зүйл тодруулъя. Яг ямар төрлийн мэдээлэл илүү бүртгэгдэж байна. Нэгт хоёрт болохоор хүмүүс хүчирхийллийг мэдээлэлдэг болсон болохоор өсөд байгаа юу гэдэг бас гарч ирж магадгүй. Тэ өмнө нь бол харьцангуй тэрийг мэдээлэлж мэддэггүй, өөрөө хүчирхийллийн орчинд байгаад байгаагаа ойлгодоггүй байсан. Одоо илүү их мэддэг болоод нэмэгдсэн үү? Эсвэл гэдэг бас нэг юм асуулт гарч ирж байна. Айдастай байж магадгүй, тийм ээ. Хайгаад нуугаад явдаг байх. За гэр бүлийн хүчирхийллийг ерөнхийдөө далд хэлбэрээр явагддаг гэж одоо үздэг. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийллийг ил гаргах, гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх, гэр бүлийн хүчирхийллийг нуун дарагдуулахгүй байх, энэ төрлийн гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай урьдчилан сэргийлэх албанаас гэр бүл рүү чиглэсэн тодорхой төрлийн ажил арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад хийдэг. За энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээг бид нар явуулахдаа хэр одоо олон нийт рүү чиглэх үү, хэр олон хүнд хүргэх вэ? Үнэхээр та гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол энэ талаараа хэрхэн яаж мэдээлэх вэ? Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа та өөрөө мэдэхгүй яваад байгаа юм биш үү гэдэг энэ бүх зүйлийг одоо хууль зүйн үндэслэлээр тайлбарлах, энийг ойлгуулах, гэр бүлийн хүчирхийллийг ойлгох, тэрийг мэдээлэх, тусламж үйлчилгээ авах, холбогдох байгууллагад энэ талаар одоо мэдээлэл өгөх чиглэлээр урьдчилан сэргийлэх тодорхой төрлийн ажил арга хэмжээг бид нэр зохион байгуулдаг, тасралтгүй захим хуудасаараа. Тэгэхээр одоо яг дийлэнх одоо яг юунд бол маст бол манай яг улсын хэмжээнд ер нь тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд яг иргэдийн мэдээлэл авч байгаа сувг нь бол захим орчин байна. Тэгэхээр захим орчноор дамжуулаад бид нар энэ төрлийн мэдээллийг хүргэдэг урьдчилан сэргийлэх. Тэгэхээр яг энэ урьдчилан сэргийлэх мэдээлэл би гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа юм байна. Би энэ байдал нь өөрөө гэр бүлийн хүчирхийлэл юм байна гэдэг. Иймэрхүү мэдээллийг авах боломж нь бүрдэж өгдөг. Хүмүүс ерөнхийдөө дан ганц гэр бүлийн хүчирхийллийг бие махбодод халдсан үйлдэлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгоод байдаг. Эсвэл намайг нөхөр маань юм уу, эхнэр маань юм уу, хэн нэгэн гэр бүлийн хамааруулгын харилцаатай хүн намайг зодсон зохицсон үйлдэл нь өнөөдөр гэр бүлийн хүчирхийллээ гэж үзээд байдаг. Ихэнх дийлэн хүмүүс иргэдийн дунд ойлголт нь. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл нь яг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын зөрчлийн тухай хууль заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж байдаг.
Тэгэхээр яг энэ гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр нь дан ганц бие махбодын биш, сэтгэл санааны тий. За дээрэс нь эдийн засгийн, бэлгийн гэд дөрвөн төрлийн хүчирхийллийн хэлбэр байдаг. За энийг бол хуулийн дээр тодорхойлоод заагаад өгсөн. Энэ болгоныг бид нар яг мэдээлэл сурчлагын олон нийтэд хүргэх чиглэлээр дамжуулж тэгээд энэ хүчирхийлэл далд хэлбэрээр явагдахаас өрсөн зэрэглэх зорилгоор энийг бас явуулдаг гэсэн. Сая нөгөө үйл судлаач асуусан аль хэлбэр нь илүү одоо сүүлийн үед илүү давхангаалж. За сүүлийн үед бол яг бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл. Бас эдийн засгийн хүчирхийлэлс орж байна. Эдийн засгийн. Тий, эдийн засгийн хүчирхийлэл. Тэгэхээр нөгөө эрэгтийн зүгээс бол илүү их одоо ядаж хүчирхийллийнхаа төрлүүдийг хүртэл ялгаж чадах хэмжээний мэдээлэлтэй болж байна гэсэн үг. Миний зүгээс ч гэсэн яг та хүчирхийллийн орчинд байгаа юу те таны нөхцөл байдал ямар байгаа вэ? Та зүгээр үү гэсэн утгатай. Дээрэс нь хүчирхийлэгчийн зан үйлийг тодорхойлсон иймэрхүү нийтлэл сэтгэл зүйн мэдээллүүдийг бол бас байж байгаад үе үе оруулдаг. Тэгэхээр хүчирхийллийг одоо тэр мэддэг болно. Ер нь асуудлаас гарахын тулд яадаг вэ гэдэг. Тэгэхээр тэр асуудлынхаа талаар мэддэг болох бол эхний алхам байдаг. Тий. Одоо өөрийгөө зарим тохиолдолд хүчирхийлэлд өртөж байгаагаа мэдэхгүй олон тохиолдлууд байгаа гэж үү? Олон байгаа. Тий. Мөн өөрийгөө хүчирхийлэл үлдээд байгаагаа мэдэхгүй байгаа тохиолдлууд олон байгаа. Энэ нь бол зүгээр л байх л ёстой ийм л байдаг, нөхөр ийм л байдаг, эхнэр ийм л байдаг гэдэг одоо өөрийн гэсэн нэг тийм итгэл үнэмшилтэй. Тэрнээсээ болоод хажуудаа байгаа хүмүүсээ хохироогоод байгаагаа мэддэггүй тохиолдлуудаас олон байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл илүү төгж байгаа болов гэж би бодож байна. Тэгээд энэ дуудлага нэмэгдэж байгаа бах. Нийгмийн зан үйл тодорхой хэмжээгээр нөлөөлж болно одоо санхүүгийн гэр бүлийн санхүүгийн байдал болцохгүй байх тий. За магадгүй урт хугацааны туршид олон төрлийн асуудлууд тэр дарамтны дунд явсан байх. За магадгүй харилцааны хувьд удаан хугацаанд бас зурчилтэй хямралтай явах гэх мэт асуудлууд бас тодорхой хэмжээнд хүчирхийлэл үлдэхэд нөлөөлж бас болдог. Хүчирхийлэл нэг л өдөр хүчирхийлэгч гэр бүлийн хүчирхийлээд эхлэх үэсвэл тодорхой хугацаанд удаан явж иж гэв гинт ингээд илрээд өөрийгөө хүчирхийлэгч гэж бодох уу эсвэл бид нэр тэр хүмүүсийг миний бодлоор бол одоо хүчирхийлэгч бол бүр багасаа л тийм зан характертай байдаг баг гэж боддог хувь хүний бодол шүү дээ. Тийм нэрдийн хүний биш. Тэгээд тэр хүн гэр бүлтэй болоод гэр бүлтэйгээ харилцаад ирэхээр бусдаагаа харилцах чадвар байхгүй. Тэг хүний үгийг даадгүй тий зөвхөн өөрийнхөө зүтгэдэг тийм хүмүүс яванд хүчирхийлэгч болох байх гэж би дотроо боддоо шүү дээ. Буруу бодож байна. Ер нь бол төгчлээ юм л да тий. Хүчирхийллийг үлдэж байгаа хүн гэдэг маань ер нь бол хамгаалах зан үйлэл илэрхийлж байгаа байхгүй юу? Өөрийгөө хамгаалах зан үйл эргээд төрөмгийн байдлаар илэрж байгааг хүчирхийлэл гэж тодорхойлж бас болно нэг талаас. Тэгэхээр энэ зан үйл нь бол ихэвчлэн хүүхэд наснд бий болдог. Хүүхэд наснд өөрийгөө хамгаалах чадамжгүй байх үед ойрын одоо тэр сэтгэлийн холбоо тогтоосон найз нөхөд, ээж аав одоо тэр ойрын хүмүүсээс ирж байгаа тэр өөртөө шудраг бус хандж байгаа үйлдэлүүдэд эсвэл өөрийгөө одоо тэг хамгаалж айн зууж амьдрахын тулд гаргадаг болсон тэр үйлдэлүүд нь тодорхой хэмжээнд зуршил болж үлдээд тэр нь эргээд ингээд өөрийгөө илэрхийлэх тийм байдал болоод үлдчихсэн байх боломжтой л доо. Ер нь хүчирхийлэлд өртөж байгаа одоо нас хүйсээр нь ангилвал эмэгтэйчүүд илүү хүчирхийлэлд өртөж байгаа баг. Одоо Монголд байгаа эмэгтэйчүүдийн 3/1 гэр бүлийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртсөн гэсэн тийм судалгаа гарсан байлээ тийм ээ. Одоо сая 500 хүн байлаа гэж бодоход 500 мянган хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж штэ. Тэгээд эдний одоо нэг хүнд хэлбэр юм уу хүчндүүлж амнасаараа хохирох, зодуулж амнасаараа хохирсон тохиолдолд бид нар нийгмээр хүчирхийлэл ямар байгааг ингээд гайхширч тийм ээ. Гів гинтний өдөр гараад ирсэн юм шиг бүгдээрээ хөдөлгөөд байдаг. Тэдний далд бол одоо олон мянган хүн одоо гэр бүлийн хүчирхийлэлд ингээд өртөөд явж байна. Таныхаар бол одоо эмэгтэйчүүд илүү өртөж байгаа бах тийм ээ. Ер нь одоо танаа хэлтэст одоо гомдол эсвэл тав мэдээлэл статистик энэ юугаар бол насны хувьд ямар байна? За насны хувьд за яг дан ганц яг эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртдөгөө гэж ярил энэ жоохон өрөөсгөл ойлголттой тийм. Эрэгтэйчүүд ч гэсэн энэ гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа нийт
одоо хохирогчдын тооцоо судалгааг манайхаас бол бас гаргадаг. Энэ дээр дүн шинжилгээ хийж ажилладаг. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн дээлэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч гэсэн эрэгтэйчүүд бас энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд өртөж хохирсон асуудлууд нэлээд их шалгагдсан байдаг. Тэгэхээр одоо би нэг одоо эрэгтэй өмнө бол одоо яг бид түрүүний хэлсэн шүү дээ гэр бүлийн одоо хамаарал өгөх харилцаатай хүн биенийхээ хэн нэгнийхээ хамтран амьдарч байгаа хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадах гэдэг энэ бас зүйл төрөл хэсэг байгаа. За энэ дээр эрэгтэйчүүд яаж өртөж ийнө гэхээр одоо ерөнхийдөө бас эхнэр нь тухайн гэр бүлийн хамаарал өгөх харилцаатай хүн эхнэр нь нөхрийнхөө хувийн мэдээллийг шалгах, хувийн орон зайд нь хит одоо ойртох тэгээд дээрэс нь ингээд нэг жоохон одоо ингээд ажил нь оройтч тараад ч юм уу ингээ ороод ирэхээр чи хаагур явсан хинтээ явсан уцаа шалгуулын нэтрээ гэл нэг иймэрхүү үйл болгоцлын асуудал гаргаад за энэ үнийг бас нөгөө эрэгтэй хүн бас хүчрхийллийн хэлбэр гэж ойлгодог хүн за ингээд манай ихнэр угаасаа л ийм замтай юм чинь яах вэ гэл өнгөрдөг тэгээд энэ нь даймжраа зөрчилдөөн болоод ингээд гэр бүлийн хоорондын одоо маргаан нь өөрөө зөрчилдөөнд хүрэгдэг зөрчилдөөн нь өөрөө хүчрхийлэл үүсдэг за ингээд нэг жоохон асуудал үүсгээр нөхрөө одоо байрч хордог тэнтэй уулзсан ингээд хий хардталтай болмоос бас нөхөртөө ингээд гар хөрөх эсвэл тэр нөхрийнхөө хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийхгүй байхыг албадах энэ зөрчлүүдээрээ ингээд эрэгтэй хүн бас хохирогч болдог. За эрэгтэй хүн болохоор за яг хөө яг нэг нийтлэг жишгээрээ те манай нийгэмд байгаа эрэгтэй хүмүүсийн нийтлэг жишгээрээ за эр хүн юм чин тий хоёрын орон шалчганаад яах вэ? За эрэгтэй хүн юм чин би гоншгоноод ингээд яах вэ гэдэг. Энүүнийг бас ингээ эрэгтэй хүн өөрөө бас ингээ гэр бүлийн хүчирхийлэлд ингээ дүртчөөд энийг мэдэхгүй би эрхүү юм чи энийг даагаад аваад гараад явах чадвар надад байгаа гэдэг энэ яг уламжлалтын хэв маяг гэдэг юм уу зан заншил ёс суртахуун гэдэг юм яг энэ байдлаараа цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй орхидог юм юмуд бас байдаг. Одоо эрэгтэй хүн энэ байдалтай удаан явбал гэр бүлийн харилцаанд ямар зэвс баг? Одоо жишээлбэл эхнэр нь тийм ээ одоо байнга үйлдэлтэй одоо эр хүн тийм байх ёстой чи хамаг асуудлыг шийдэх ёстой. Тэгснээр одоо чи гэр бүлийг авч явна ноён нуруутай байх ёстой гэдэг. Тэгсэн чинь цааталт нь эрэгтэй хүн ноён нуруутай тийм байхыг хичээгээд идэг. Гадна талаас нь харахад сайхан гой залуучууд үүдэг сэтгэл дотроо бол өмөлцөөд одоо би яах ёстой юм гэдэг хүчрээ олдохгүй яваад идэг эрчүүд бас байж магадгүй шүү дээ тийм ээ. Ийм тохиолдолд одоо тэр гэр бүлийн харилцаа ямар байдалд очих вэ? Ер нь эрэгтэйч тэр эмэгтэйч тэр ойлгохдох гэдэг хэрэгцээ бол сэтгэл зүйн одоо номер 5-т явж идэг хэрэгцээ байгаа шүү дээ тийм. Тэгэхээр хамгийн ойрын хүндээ ойлгохдохгүй байгаа гэдэг мэдрэмжийг мэдээж авч байна. Тэгээ үн цэнтэй чухал гэдэг мэдрэмжийг бас хүн тодорхой хэмжээний ойрын хүрээллээс авч идэг. Энэ бүхэн хүний суурь одоо мэдрэмж бөгөөд энийг хүн өөрөө бий болгож энэ нь бат бих одоо тийм дархлаатай байх ёстой. Гэтэл хүн болгон тэрэнд суралцаагүй байдаг. Тэгэхээр яаж яах гэхээр ойрын хүрээллийн хүмүүсээсээ илүү их одоо энэ мэдрэмжийг хайж яадаг гэсэн үг. Тэгэд энэ мэдрэмжүүдийг ингээд өгч чадахгүй байх харилцан одоо тэр сэтгэл зүйн хувьд өгч авах тэр харилцаа байхгүй байх нь эргээд уран зориг нь мохно, итгэл найдвараа алдна, өөртөө итгэх итгэлээ алдна тий. Нөгөө итгэл чинь өөрөө тухайн хүндээ хайртай хүндээ итгэх итгэл, эсвэл өөртөө итгэх итгэл, ирээдүйд итгэх итгэл гэдэг одоо итгэлийн тогтолцоо байгаа шүү дээ тий. Энэ одоо итгэлийн тогтолцоо нь алдагдаж эхэлнэ. Ингээд алдагдаж эхлэхээр яадаг вэ гэдэг тэгэхээр хүн оршихуйн хямралд орж эхэлдэг. Буюу амьдралын хувьд тэр чигээрээ маш олон талбарууд нь хямралд орж эхэлдэг. Одоо юм итгэхгүй урсгалаараа хүн болж хувирдаг. Сэтгэлээр унах. Тэгээд энэ нь яадаг вэ гэдэг тэгэхээр ер нь л өөрийгөө алдсан мэдрэмж. Эсвэл энд яах гэж оршин тогтноод байгаагаа тий ингээд байгуурсаа асуух. Одоо юм төөрөлтөд орохч гэдэг юм уу ийм одоо сэтгэл зүйн мэдрэмжүүдийг дагуулж лээдэг л да. Тэгэхээр сая бас хэлж जैन тий эрэгтэйчүүд бол дуудлагыг төдийлөн мэдээлэхгүй байх хандлагатай байдгаа гэдэг. Тэгэхээр саяны таны хэлсэн судалгаагаар болохоор 3-ны одоо 2 нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр 3-ны 1 нь эрчүүд байна гэж байна шүү дээ тий. Тэгэхээр эрчүүд магадгүй бүр биед нь гар хүрсэн ноцтой охирол учруулсан тохиолдолд мэдээлдэг байх магадлал маш өндөр. Яагаад тэгэхээр түрүү нөгөө зан одоо тий зан үйл ёс уламжлалын тийм ойлголтууд байна гэд. Тэгэхээр эрэгтэй хүний хувьд одоо тий бардам сэтгэл мөн гэр бүлээ хамгаалах гэдэг одоо энэ сэтгэл зүйн хэрэгцээнүүд маш өндөр байдаг. Тэгэхээр тэр нэр хүндийг унгаахгүй байх,
өөрийнхөө болон гэр бүлийнхаа нэр хүндээг унгаахгүй байх, дээрээс нь хувийн асуудлаа одоо тэ бусдад мэдээлэх нь ичгэвтер байдал гэж үздэг учраас энэ төрлийн дуудлагуудыг мэдээлдэггүй. Энийн эргээд ямар байдал хүрэж байгаа гэдэг тэгэхээр эрэгтэйчүүд илүү сэтгэл зүйн хүчирхийлэлд өртдөг байх магадлалтай. Эргээд энэ нь илэрхтэй төвчж жагаад тодорхой хэмжээнд нөгөө тесрэлт бий болно. Яагаад тэгэхээр тэр дарагдсан сэтгэл хөдлөлүүд хязгаарч алга болдоггүй. Тэр нь дарагдах тусмаа илүү хүчтэйгээр илэрхийлэгдэж гарч ирдэг. Өөрийгөө хянах чадваргүй байдалд хүрэх одоо нөхцөл байдалд хүрэх гэх юм уу те. Тэгэхээр одоо янз бүр байгаа. Үнэхээр анханасаа тийм байсан хүн гэж байж болдог. Эсвэл үнэхээр төвчж байгаа тэр байдлыг илэрхийлж байгаа нь одоо хүчирхийлэлд хүргэсэн нөхцөл байдал бий болж болдог. Тэгэхээр эрэгтэйчүүд бол хөвчлэн тэгж илэрхийлэхгүй байж байгаад илэрхийлдэг байх магадлал өндөр. Тэгээд хүчирхийлэлд өртөж байгаагаа илэрхийлэх нь ичгэвтер зүйл гэж бодож байгаа учраас хин нэгэнд ярьдаггүй, хамгийн дотны найздаа ч хэлдэггүй. Энэ өөрөө одоо яг ингээд өөрт нь сэтгэлийн шарах болоод ингээд үлддэг. Тэрийг одоо хүмүүс ингэж боддог байхгүй, сэтгэл зүйн зөвлөгөөнд ер нь бол эмэгтэйчүүд илүү ханддаг байх та гэж боддог. Гэтэл эсэргээрээ тэнцүү орж ирдэг. Тэгээ ихэвчлэн эрчүүд яадаг вэ гэхлээр ингээд дарж өөрөө чадна, өөрөө болгоно, тэгж жагаад болчихно гэд ингээд яваад идэг. Тэгээд бүр ингээд үнэхээр туйлдаа хүрэхээрээ матгүй сэтгэл зүйчдэр ирдэг. Тэгэхээр ер нь бол одоо ингээд эрэгтэйчүүд ч гэсэн хүчирхийллийн талаар мэдээлэл ойлголттой болоод түүнийгээ тодорхой хэмжээний хуулийн байгууллагт мэдээлдэг байх ёстой гэж би бол үзэж байна л да. Жишээ нэг хүчирхийллийн шинж тэмдгүүд гэдэг нэг рил оруулсан юм. Тэн дээр ингээд хүйс би ерөөсө тодорхойлоогүй, энэ нь эрэгтэй хүнийх, эмэгтэй хүнийх гэж тодорхойлог байхад доор нь сүүлийн үед эмэгтэйчүүд аягүй хүчирхийлүүлдэг болсон шүү дээ. Эмэгтэйчүүд ч гэсэн ингэдэг штэ гэд тэ. Тэгэнгүүт хүчирхийлэл үүлддэг гэдэг ойлголт нь эрчүүд рүү илүү их орж ирээд байна. Тэрэнд бас ингээд айгүйх эмзэглээд байна тэ. Хэдий эмзэглэж байгаа ч гэсэн би хүчирхийлэлд байна гэж илэрхийлж мэдэхгүй байж гэдэг юм уу. Ийм нөхцөл байдал нийгэмд байгаа гэж бодлоо. Одоо гэр бүлийнхэн хүн ямар хүчирхийлэл үүдээд эрэгтэй хүн бүр тисгэ байгаа цагдаагийн байгууллагад мэдээлж. За эргээд яг ингээд практикаас харахаар ингээд хардалтаас болсон юм асуудал байгаа. Нэг номерт хардалт байна. Тэр хардалт нь яг хуульд заасан үндслэр юугаар илэрч байгаа вэ гэхээр хүсэл зэрэг эсэргүүцлээр илэрч байгаа. Энээс болоод одоо яг хүн хийгээгүй зүйл гэдэг юм уу, болоогүй асуудлыг байнгын өөртөө тулгаад, байнгын одоо ингээл өөрийг нь хянаад цагдаад ч юм уу, ингээд ахаар нөгөө эрэгтэй хүн чинь ингээд одоо тэр асуудлын дамжирд ирэхээр эрэгтэй хүн бол ингээд мэдээж ирээг тэр сөрөг үр дагавар гарна, харилцаан дээр сөрөг үр дагавар гарна. Тэгээ харилцаан дээр сөрөг үр дагавар гараад ирэхээр үл ойлголцлынхаа улмаас одоо нөгөө зөрчилдөөн нь хүчрхийл болоод шилжих хэлбэрт ингэж орж ирнэ. За яг цагдаагийн байгууллагад мэдээлж байгаа эрэгтэйчүүдийн үед ингээд харахаар яг манай эхнэрийн өөрийнх нь хаашаа шин болтгоомаа. Үнэхээр намайг ингээд идэв юм аа. Эр хүн учраас би зөнөө төвчлээ. Тэгээ би одоо ингээд цагдаа дээрээ ингээд хэлж байгаа нь бол бас нэг талаараа ачиртай боловч нөгөө талаараа бас би эн чинь хүн, миний эрх, миний хувийн нууц, хувийн одоо орон зай. Би энэ байдал руу хэтэрхий халдж байна. Хэдий бит хоёр гэр бүл болоод хамт амьдарч байгаа ч гэсэн надад өөрийн гэсэн хувийн орон зай гэж байх ёстой. Энийг одоо манай эхнэр гэдэг юм уу, хамтран амьдрагч гэдэг юм уу, гэр бүлийн хүмүүс маань ойлгохгүй байна. Энээс болоод бит хоёрын дунд зөрчилдөөн үүссэн. Энэ зөрчилдөөн нь дамжираад одоо ийм болчиход байна гэдэг энэ байдлуудыг бас гаргаж ирж байна. Зөвхөн саяны кейс дээр гэхэд хардтал бол үл итгэл баггүй юу? Үл итгэлээс үүдэлтэйгээр хянах гэж оролдож байгаа хяналтын сэтгэл зүй тэнд байна. Бүх юмыг нь одоо хармаар байна, мэдмээр байна. Гэтэ тэр нь ч хангалттай бус тий. Тэгээд энэс ямар байдал үүсч ин гэхээр гүтгэх гэдэг зүйл орж ирж байна тий. За тэгээд нэр хүнд нь халдж байна, байнгын буруутгаж байна, шүүмжилж байна. Одоо өөрийнх нь үн цэнийг нь ингэж унгааж байна гэхээр ингээд бүхэл бүтэн хүчирхийлэгч зан үйлдээ их нэрийн төр төрхиндээс ингээд харагдаж байгаа байхгүй юу? Энийг хүчирхийлэгч зан үйл гэж байгаа юм тий. Тий. Энэ одоо ингээд бисаа тодорхойлоод хэлдэг. Энэ бүхэн маань бол хүчирхийлэгч зан үйл мөн. Тэгэхээр энэ хүн бол нөхөртөө сэтгэл зүйн хүчирхийлэл үзүүлдэг буюу өөрөө хүчирхийлэгч болчихж байгаа. Тэгээ түрүүний яриад байдаг одоо яа чинь энэ баггүй юу? Байнгын хүчирхийлэлд байсаар хагаад эргээд тэндээс одоо тий гарах гэж байгаа нэг зүйл нь тесрэлт байсан. Гэхдээ энийг тодорхой хэмжээнд одоо зохицуулах боломжууд бол байгаа. Заавал тэр болтол нь одоо тий тэсэх бол шаардлага байхгүй л тий. Яаж зохицуулах вэ? Одоо бидний дунд ийм яриа байдсан шүү дээ бас.
эмэгтэй хүн ингээд янз бүрийн уурлаж бухимдахаараа уйлаад дулаач болов тэрийг нээлттэй ярьждаг. Хин нэгэнд. Эрэгтэйчүүд бол ерөөсөө ярьдаггүй хоорондоо найзтай ч юм уу хин нэгэнд ярьдаг. Ингээд дотроо бодоод за одоо яг гээд ингээд нуугаад яваад идэх тийм ээ. Тэр нуух тусмал тэр асуудал бол алга болохгүй улам даамжирна. Тийм үстэй. Эмэгтэй хүмүүс болохоор ингээд өөрийгөө чөлөөтэй илэрхийлээд ярьждаг шүү дээ. За энэ хүнийг би ойлгочлаа. Энэ хэмжээний сэтгэрүүлийн хүн бол уурлах юм байна. Янз бүрүүлэх юм байна гэдэг ойлгож байна. Эрэгтэй хүн болохоор тэгээд тэр хэрэг хэмжээ гэж мэддэхгүй шүү дээ. Одоо энэ уурж байгаа анч мэддэхгүй, нээж байгаа анч мэддэхгүй гэдэг хүмүүс яриад байдаг шүү дээ. Тийм асуудлаас болдог уу? Байж болно. Нэг шалтгаан байж болно. Гэхдээ энийг бол таслан зогсоох боломж нь юу вэ гэхээр илүү баримттай одоо ярих буюу хүчирхийлэгч өөрөө хүчирхийлэл үлдээд байгаа мэдэхгүй байж болно гэж түрүү ярьжсэн шүү дээ. Тэгэхээр энэ үйлдэлүүд чинь хүчирхийлэх зан үйл юм байна. Чи энийг хардаа гэд тий. Хоорондоо ярилцах хэрэгтэй. Нөгөө талаасаа хууль зүйн талаас нь бас авч үзэж болно тий. За ийм хуулийн талаасаа энэ үйлдэлүүд чинь бас хүчирхийлэл гэж тодорхойлоод байна. Тэгэхээр чи надад сэтгэл зүйн юм дарамтыг байнга үзүүлээд байгаа шүү. Тэ хоёлаа энэ асуудлыг шийдэх ёстой. Магадгүй чиний хувьд одоо тий эдгэрэх хэрэгцээ, сэтгэл зүйн хувьд эдгэрэх хэрэгцээ байгаа бол тэрэн дээр чинь хоёлаа хамтарч ажиллая. Тэ чи ингээд сэтгэл зүйчэд яваа. Бүр болохгүй бол би ч явсан яах вэ ч гэдэг юм уу тий. Ингээ энэ байдлаар эхний ээлжинд одоо мэдээлэл өгөх нэг чухал. Дараад нь яах вэ гэхээр хүчирхийлээс холдох буюу зай авах байдаг. Ихэнх тохиолдолд хүмүүс яадаг гэхээр тэсэх хүртлээ тесчээд нэг тесрээ тэрний ар дээр салалт бий болдог. Тэр нь төр зүрийн хямрал холдох байж болно. Эсвэл одоо бүр мөсөн салалт байж болдог. Одоо энэ гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуудлага мэдээлэл зөрчилттэй холбоотой дуудлага мэдээллээр төр саатуулах байранд очиод одоо 7-аас 14 хоноод ирж байгаа хүмүүс байгаа шүү дээ тийм. Тэгээ тэнд ингээд би нэг танилаасаа мэдээлэл авчихсан. Тэр хүн бол яг согтуугаар жолоо барьсан. Согтуугаар жолооны ард байсан учраас саатуулагдсан байна шүү дээ тийм. Гэтэл тэнд байгаа эрчүүдийн 100% ярьж байгаа зүйл нь одоо гараад шууд салах өргөдлөө өгнө гэж ярьжсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр хичнээн ингээд нөгөө зөрчил маргаан маш том асуудал үүссэн ч гэсэн тэрний ар дээр ахиад нэг хичээгээд үзэх. Үнэхээр нөгөө буруугаа ойлгоод тэрийг бас ухамсарлаад өөрчлөгдөх гэж хичээдэг хүмүүс байдаг. Жишээ нь би маш хартай байна гэж сэтгэл зүйчдэр ирдэг хүмүүс байдаг. Би гэр бүлээс гадуур харилцаа үүсгэчихэд энээсээ би салж чадахгүй байна гэд хүмүүс ирдэг тий. Эсвэл би ийм хүчирхэлэх зан үйлтэй юм биш үсттэй. Энэ одоо постж харсан чинь би ингээд энэ шинж тэмдгүүд байна гэд ирж байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр бүр хүн ингээд нэг юм ухамсарлахгүй зүйл бол гэж одоо тий ховор магадгүй тэр хүн сэтгэл зүйн хувьд бүр эмгэг асуудалтай биш л бол хүн өөртөө гимшээд ойлгоод ухаарад тэрийг ингээд залруулах боломжууд бол байдаг. Тэгэхээр тэрийг нь өөрчлөлтийнх нь явцад нь хэн туслах вэ гэхээр нөгөө л нэг хамтрагч нь одоо дэмжих хэсэг нь болж үлддэг. Хоёулаа нэг ойлголцох хэрэгтэй. Ойлголцох. Тийм. Мэдээж тэр хямарсан байгаа харилцаа эргээс сэрэхэд тодорхой цаг хугацаа бол хэрэгтэй. Тэ. Тэгээд сая төр саатуулах байр гэж ярьсан тийм ээ. Тэнд ер нь бүх хүмүүс ингээд одоо янз бүрийн одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болоод баригдсан ирчүүд байгаа. Одоо согтуугаар очсон хүмүүс байгаа. Хоорондоо зодтолдсон ч юм уу тийм хүмүүсийг ингээд тусдан байхгүй бүгдийг нэг хэсэгт ингээд тэр шүүхэн шийдвэрийн дотоод зохион байгуулалтаараа төр саатуулах байрны дотоод зохион байгуулалтаараа ангилаад ингээд одоо холбогч нарыг байршуулдаг. За гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд цэцгийн байгууллагад мэдээлэгдсэн этгээдэд цэцгийн байгууллага одоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад за тэгээд зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үндслийн дагуу зөрчлийн хэрэг нээж шүүхэ шилжүүлдэг. За шүүхээс тухайн этгээдийг одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил дээр нь 7-аас 30 хүртэлх хоногийн хугацаагаар баримтлах шийтгэлийг оногдуулдаг. За энэ баримтлах шийтгэлийг оногдуулахдаа бас давхар бас тухайн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдийн зан үйлд нөлөөлөх албан сургалтыг явуулдаг. Сургалт. За энэ сургалтаар бид тэр одоо энэ сургалтаар одоо яг юуг дамжуулан олох вэ гэхээр тухайн хүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тэр үйлдэл дээр нь зан үйл рүү чиглэсэн тухайн хувь хүний зан үйл чиглэсэн энэ сургалтыг зохион байгуулдаг.
гэр бүл гэж яг тухайн хүнд ямар үн цэнтэй вэ? Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн зөрчилдөөн, гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэл үүснээрээ өнөөдөр та ямар үр дагавар хүрэх вэ? За одоо дийлэх ойлголтоороо одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нар зарим нэг хүмүүс нь дийлэх бүгд масаар биш, зарим нэг хүмүүс нь би гэр бүлийн хүчирхийлэл үлдээд шүүхрөө ороод 7-оос 30 хоногийн хугацаагаар л барилга шийтгэл хоногдол гараад ирдэг. Зүгээр л баримтчил 7 хоног л баримтчилдаг, 21 хоног, 20-30 хоног л баримтчилдаг юм билээ штэ гэж. Ингэж ойлгоод дахиад нөгөө гэр бүлийн хүчирхийллийг үйлдэх энэ байдлууд бас давтагддаг. Тэгэхээр энэ гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа буюу 3 буюу түүнээс дээш удаа давтан үйлсэн тохиолдолд Монгол Улсын эрүүл мэндийн 11-ийн 7 зааснаар гэмт хэрэгт тооцдог. Гэмт хэрэг үлдэж байгаа гэж тооцдог. Тэгэхээр яг иргэд маань яг түгээмэл ойлголтоор бид нэр баримтчилагдаад 7 хоног юм уу 30 хоног баримтчилагдаад гараад ирнэ. Тэгээ болоо гэж ойлгоод байдаг. Үгүй ээ, энэ нь цаанаа эрүүгийн хэрэг, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ял шийтгэлтэй одоо гэмт хэрэг зөрчил шүү гэдгийг иргэд маань бас энэ талаар сайн ойлгох хэрэгтэй. Үйлдэлтэй ухамсартай хандах хэрэгтэй. Хүчирхийллийг одоо нэг гэр бүлийн маргааныг заавал хүчирхийлэл болгож даймжруулахгүй байх хэрэгтэй. Түрүү манай сэтгэл зүйч маань хэллээ. Хамгийн гол нь гэр бүлийн гишүүд ярилцаж ойлголцох хэрэгтэй. Ярилцаж ойлголцох нь хамгийн чухал гэр бүлийн харилцааны хамгийн чухал хэлбэр. Одоо гэр бүлийн хүчирхийллээс бас урьдчилан сэргийлэхэд хамгийн гол зүйл бол хууль эрх зүйн орчин, мөн нийгмийн хандлага. Бидний уламжлалт ойлголцод бол эрмийн хооронд жижигүүд жороол гээд ерөөсөө дэрэгдэн юм уу хөр шайлдана хүчирхийлэгч итгээд байвал трийг мэдээлдэг үү? Ийм хандлага бас байгаа тийм ээ. Ер нь тэгээд хууль эрх зүйн орчин ямар байна? Монгол Улсын гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль 2016 онд батлагдсан. За энэ хуулиар ерөнхийдөө Монгол Улсын гэр бүлийн харилцааг зохицуулж өгсөн. За гэр бүлийн гэмт хэрэг зөрчил үйлдэх, гэр бүлийн хамаарал буй харилцаатай хүн гэж ямар хүмүүсийг ойлгох юм гэд наривчлан тусгай зохицуулалт гаргаж өгсөн. За энэ нь бол нэлээд одоо нийгэмд бол нэлээдгүй одоо сайн хэрэгжиж байгаа гэж ойлгож байна. Энэ нарийн гэр бүлийн харилцааг яг нарийн зохицуулж энэ хуульд оруулж өгснөөр хүчирхийлэл гэж юу вэ, гэмт хэрэг гэж юу вэ, зөрчил гэж юу вэ гэд тодорхойлж өгсөн. Хохирчин аюулгүй байдлыг хэрхэн яаж хамгаалах вэ? Холбогдогчийг одоо хэрхэн ямар шийтгэлийг яаж оногдуулах вэ? Тэгээд тухайн гэр бүлийн харилцаанд байгаа гэр бүлийн одоо хүчирхийлэл дам хохирж байгаа хүүхдийн эрхийг яаж хамгаалах вэ гэд нарийн зохицуулсан зохицуулалтууд одоо нэлээдгүй орж өгсөн. За гэр бүлийн одоо яг энэ гэмт хэрэг зөрчлийг хөрш зэрэгэлдээ улсууд юм уу? Эсвэл гэр бүлийн одоо хүчирхийлэл үйлдэгдэж байгаа асуудлыг одоо холбогдох байгууллагууд нь мэдээлэхгүй байх юм асуудлууд бас нэлээдгүй байна. За энэ мэдээлэхгүй байснаас гэр бүлийн хүчирхийлэл одоо гэмт хэрэг зөрчил одоо нууц дал дараагаар явагдах, энэ дамжираад хүний амь нас эрүүл мэндэд халдах ийм бололцоо нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. Тэгэхээр яг таны дөрөв хэлсэн эрэмийн хооронд илжиг бууд жороол гэх тийм. Энэ бол зүгээр л нэг ёс заншлын уламжлалт ойлголт. За нэг эрэгтэй эмэгтэй хоёр хоорондоо муудалцаад ах шиг байна. Энэ гэр бүлд янз бүрийн болоод ах шиг байна. Эмэгтэй хүн уйлаад байна, эрэгтэй хүн орлоод байна, хүүхэд уйлаад байна ч гэдэг юм уу. Ийм асуудал яг хин нэгэн одоо иргэн мэдэж болно шүү дээ. Тэгэхэд яг энэ асуудлыг за ингээд мэдээлэл цадараа эсвэл залгах уу, тэр нь одоо холбогдох байгууллага залгах уу гэхээр за энэ гэр бүлийн асуудал биднэрт ямар хамаатай юм бэ? Эрэмийн хооронд илчиг бүү жороол гэдэг үстэй яршиг гэд ингээд мэдээлэхгүй орхигах ийм явдлууд бас нэлээдгүй байдгаа. Тэгэхээр яг иргэдийн зүгээс яг энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг зөрчил одоо хажуу хөр шайлтанд хүртэл тулгархыг үгүйсэхгүй байгаа орчинд нь хаан чим тэгвэл энэ талаар бас холбогдох байгууллагад нь мэдээлдэг байгаа ч гэж бас хүсмээр байгаа байхгүй юу? Тийм. Ийм та мэдээлэл гэдэг юм болов хохирч өөрөө мэдээлсэн эсвэл хүндлэнгийн хэн нэг нь мэдээлсэн гэдэг тоо баримт байдаг юм болов байдаг. Ерөнхийдөө яг ингээд нөгөө гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгж байгаа иргэний мэдээллийг бид нар нууцалдаг. За одоо гэр бүлийн хүчирхийлэл манай тэр тоотын тэр газар тэгж үлдэгдээд байх шиг байна гэдэг нэг иргэн мэдээлэл өгөн тэ иргэний мэдээллээр бид нар гэр бүлийн хүчирхийллийг бас илрүүлж бас энэ төрлийн гэр бүлийн хүчирхийллийг шалгаж шийдвэрлэдэг. За тухайн хохирогч нь өөрөө бас ингээд мэдээлэлд бас мэдээлэл өгдөг гэр бүлийн хүчирхийллийн талаар. За ерөнхийдөө бол гэр бүлийн хүчирхийлэл мэдээлэгдэхгүй байх нөхцөлүүд бас байдаг.
ерөнхийдөө яаж илэрч байна гэхээр гэр бүлийн хүчирхийлэл дөртөөд байгаа тухайн эмэгтэй эрэгтэй за гэр бүлийн хамааралгүй харилцаатай хүнээ одоо энэ хүчирхийллийг дахин үйлдэхгүй байх гэдэгт нэтгэдэг. За манай нөхөр манай эхнэр дахиад ийм зан аргашин гарахгүй байх. За энэ удаад ийм боллоо дараагийн удаа ийм болохгүй байх гэдэг юм уу тийм хүлээцтэй тийм байдал үүснэ. Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр гэр бүлийн бүрэн бүтэн байдлаа хадгалахын тулд эмэгтэй хүн аюу төвчдөг гэж ойлгодог. За одоо би энийг ингээл мэдээлэлд ч юм уу ингээ явуучих юм бол эргээд одоо би тэр салахад хөрвөл яана. За гэр бүлийн бүрэн бүтэн байдал дээрэс нь гэр бүлийн нэр төр гэдэг юм байна тий. Гэр бүлийн нэр төрөө хадгалахын тулд гэр бүлийн илүү бүтэн байдлаа авч үлдэхийн тулд эмэгтэй хүмүүс энэ талын гэмт хэрэг зөрчлийг мэдээлэхгүй өөрөө энэ гэмт хэргийн хохирогч болоод он удаан жил үргэлжлээд энэ явах тийм байдал байдаг. Тэгэхээр энэ гэр бүлийн хүчирхийллийг ерөнхийдөө олд дэвжиж болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлцэгдэн зохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх хэрэгтэй. За бүр ингээд биеэр очиод мэдээлэх боломжгүй гэдэг юм бол манайх бол захимаар болон цаг тийм бол онлайнаар бол хүчирхийллийн мэдээллийг авдаг. За 107 гэдэг манай дээр түр хамгаалах байр гэж ажилладаг. За түр хамгаалах байран дээр манайх яадаг вэ гэхээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хохирогчдыг түр хамгаалах байранд байршуулдаг. Одоо дахин тэр хүнийг эрсдэл нөхцөл байдал үүсгээс өрсөн сэргийлж гэнэ гэсэн үг. За тэгэнгүүтээ хэр хугацаанд вэ? За хууль заасан хугацаа байгаа тухайн хүний одоо тухайн хүн одоо хохирогч маань би ингээд яг түр хамгаалах байранд баймааргүй байна. Одоо гэр бүлийнхаа одоо төрөл садангийн ясрын хамгаалалтанд би байгаа тэднийдээ очиод ингээд баймаар байна гэдэг ингүүл одоо тухайн хүний хүсэлтийг бас харгалзаж үзнэ. Тэгэхээр бас гэр бүлийн хүчирхийлэл дээр ерөнхийдөө аюулын зэрэг үнэлгээ хийгддэг. Тэгэхээр гэр бүлийн яг аюулын зэрэг үнэлгээний одоо бас нөхцөл байдлыг харгалзсан тухайн хүний эрсдэл нөхцөл байдлыг харгалзсан. За энэ бүхнээс харгалзаад тухайн хохирогчийн өөрийнх нь хүслийг одоо гаргаж байгаа хүсэлтийг бас шийдвэрлэх боломжтой. За бас хүүхэдтэйгээ бас очиждаг байхгүй юу? Хүүхэд нь одоо ээжигээ дагаад хүүхдүүд нь бага насны хүүхдүүд нь юм уу? Одоо хүүхдүүд нь хүрээд ирдэг. За энэ тохиолдолд бол яг тухайн хүүхдүүдийг бид нөгөө сурч боловсрох эрхээр нь бас хангаж өгдөг. Яг тэр түр хамгаалах байрнаасаа бид нэр одоо сургуулиудаа холбогдоод тухайн сургалтыг онлайнаар болон бас ингээд холбогдох хэлбэрээр нь бид нар хүүхдийг сургууль завсардуулах байх, хичээлийн бүрэн хамруулах чиглэлээр бас бид нар тэндээ бас дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилладаг гэсэн үг. Сайн нөгөө гэр бүлийн хүчирхийлэл талд байна гэж байна тийм ээ. Тэрийг одоо хөршин юм уу хин нэг мэдээлэхэд тэр хохирогчийг хамгаалдаг тийм хуулийн тогтолцоо байгаа. Тэрийн нууцлалыг нь тэр одоо мэдээж одоо тэр хүн өөрт нь бас ачаалал ирж байгаа, дарамт ирж байгаа учраас нууж байгаа шүү дээ. Маргааш нь одоо тэрийг хамгаалдаг хуулийн тогтолцоо байгаа. Жишээлбэл одоо шүүлүүлэгчийн тухай хууль гэдэг ч юм уу тийм одоо хууль бас яригдж байгаа юм байна. За хохирогчийн аюулгүй байдлыг хангах тий одоо нөгөө манайх түр хамгаалах байр гэдэг энэ бол нууцын зэрэгэлтэй байдаг. Хохирогчийн аюулгүй байдлыг мэдээж бид нэр хангаж ажиллана. Хууль заасан мэдээлсэн хүнийг бас хуулийн зохицуулалт нь байгаа. Тухайн одоо ямар ч нөхцөл байдал үүсэхгүй учраас тухайн одоо гэрч хохирогчийг хамгаалах гэдэг манай дээр хэлцээ ажилладаг. Хууль нь бол тэр болохоор шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах алба гэдэг ингээд байгаа. Тийм. Тэр гэрч хохирогчийг бас хамгаалах тухай хууль байдаг. Эндээ бол бид нар тухайн гэмт хэрэг зуршийн талаар мэдээлсэн иргэний мэдээллийг бид нар нууцлж ажилладаг гэсэн үг. Тэр мэдээлсэн хүмүүсийн сэтгэл зүй ямар байх вэ? Одоо жишээлбэл тийм учраас янз бүрийн сэтгэл зүйн дарамтанд өрчдөг учраас мэдээллийг бол ил гарахгүй байна л да. Тийм. Үүний дээр амьд хүний гэрч болсноос өгсөн үний дээр болсон дээр гэдэг энэ бол цэвэр өөрийгөө хамгаалах сэтгэл зүй бий болж байгаа бол бусд нь яах вэ? Бусд нь гэсэн тийм одоо ойлголт явж байгаа байхгүй юу? Тэгэхээр ихэнхдээ энэ асуудал надад хамаагүй гэдэг байр сууриас хандж байгаа. Тэгээд өөрийгөө хамгаалж байгаа. За хэрвээ мэдээлэхгүй үгүй юу гэдэг дээр эргэлдэж байгаа бол надад ямар нэгэн аюул тохиолдох үедээ энэс болоод одоо би эргээд хин нэгэнтэй маргалдах, зөрчилдөх, эсвэл надад хаалдах вэ гэдэг айдас бас байж болно. Тийм. Тэгэхээр ямар ч гэсэн гэмт хэргийг заавал мэдээлэх ёстой. Тэрнээс болоод бүр ноцтой хохирол учирсан байгаа тохиолдолд эргээд цагдаагийн байгууллага гэрчийн мэдээлэл цуглуулдаг тийм энэ үед та гэртээ байсан уу тийм хуршүүдээс нь насан шүү дээ магадгүй хин нэгний амнаас хохирсон байвал яах юм тийм тэнд ингээд өчнөө юм болж байхад
хэрвээ мэдээлэл одоо бүх хэмжээгээ камертай болцсон байгаа бүх орц. Тийм. Одоо тий газрууд бол камертай болцсон байгаа. Гэтэл тэрийг би мэдэхгүй гэж хэлж хагаад эргээд бүр өөрөө тий хамсаатан болгох ч юм уу бас ийм тохиолдол гарахыг угсахгүй шүү дээ. Ер нь хэрвээ айдас дээр тулгуурлаад хэлэхгүй байгаа бол тэрнээс илүү том зүйл болоод та тэр гинт тэргийн нэг хэсэг болчвол яах юм бэ гэдэг асуудал дахиад яригдах байхгүй юу. Тэгэхээр ер нь ямар ч тохиолдолд та өөрийгөө ч байсан таны хажууд ямар нэгэн зүйл болж байгаа тохиолдолд ч гэсэн аль ч тохиолдолд ер нь бол мэдээлэл хэрэгтэй л дээ. Ихэвчлэн айдас болон санаа зовнил өөрийгөө хамгаалахтай холбоотойгоор л ер нь мэдээлэх бол байгаа хэл та. Энэ нийгмийн аль давхарга гэр бүлийн хүчирхийлэлд их үйлдэгдэж байгаа гэсэн тийм судалгаанууд байдаг юм. Жишээлбэл одоо нийслэлд гэдэг ч юм уу тийм өөр одоо орон нутагт байна уу, аль аймагт илүү байна, нийслэлийн аль дүүрэгт илүү байна гэдэг ч юм уу тийм наривчсан судалгаанууд байдаг. Байлгүй байх уу. За ерөнхийдөө бол яг орон нутаг нийслэл хоёр бол харьцангуй гэр бүлийн хүчирхийллийн нийт ирж байгаа гэмтрэг зөрчлийн дуудлага мэдээлэл бол харьцангуй байдаг. За нийслэлийн хэмжээнд бол яг хүн ам, газар нутаг ийм байршил хүн амын нэгтэрчлээс хамаарат баян зүрх дүүрэг, сонгон найрхан дүүрэг бол нэлээдгүй одоо гэмтрэг зөрчил ихээр бүртгэдэг томоохон дүүргүүдийн нэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх бас нэг нөхцөл нь яг тухайн одоо газар нутаг хүн амын амьжиргааны баталгааж өгсөн өрхийн орлого бас байж болно. Энэ нь бол эдийн засагтай шууд холбоотой, эдийн засгийн хүчирхийлэлтэй шууд холбоотой гэж ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийллийн одоо гэр бүлийн хүчирхийллээс бид нэр урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдвэрлэхгүй байх, гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөлийг арилгах, энэ шалтгаан нөхцөлд нь юу вэ гэдгийг судлах нь маш чухал. Шалтгаан нөхцөлийг бид нэр одоо ингээд төрийн болон төрийн бас байгууллагууд альж одоо юугаар судлаачид эрдэмтэд шалтгаан нөхцөлийг одоо гэмтрэг шүтгчийн шалтгаан нөхцөлийг судлаад хүнслэл дүгнэлтүүдийг гаргадаг. За тэгэхээр энэ гэр бүлийн хүчирхийллийн гэр бүлийн хэрэгцээ, наацахын хэрэгцээ тий орон байр, өмсөж зөөх, идэж уух гэдэг наацахын хэрэгцээнүүд нь өнөөдөр бас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэлтэй одоо болох бас шалтгаан болж байна. Тэгээд дээрэс нь ажилгүйдлийн асуудал бас нэлээдгүй байна. За гэр бүлийн хэн нэг нь одоо ажилгүй байна, өрхийн орлогогүй байна тий энэ бас ажилгүйдэл юм бас энэ ажилгүйдэл нь бас гэмтрэг зөрчил үйлдэгдэх бас шалтгаан нөхцөл болж байгаа. Тэгэхээр яг энэ нийгмийн яг энэ гэр бүлийн хэрэгцээний нийгмийн суурь хэрэгцээнүүдийг төрийн болон төрийн бас байгууллагуудаас судалдаг байхгүй. Тэнгүүд тухайн энэ өрхийг бид нэр яаж дэмжих вэ? Дахиад энэ өрхийг ийм хүчирхийлэл давтуулахгүй одоо энэ гэр бүлийг одоо яаж дэмжих вэ гэдэг тал дээр одоо за нөхөр нь гэдэг юм уу, эхнэр нь гэдэг юм уу, ажилгүй бол тухайн хүнийг ажилд оруулаад өгчихсэн тий. Одоо нэмэлт орлоготой одоо өөрөлдөл нутгийн захиргааны байгууллагаас нэмэлт орлогод болгоод өгчихсэн. Өөр хүүхэд нь сургууль соёлгүй байвал сургуульд холбоо зуршлаа сургуульд оруулаад өгчихсэн. Одоо тэр сурч боловсрох эрхээр нь хангаад өгчихсэн. За энэ гэр бүлийн хамаарлалын харилцаатай хүний эхнэр нөхрийн айл нэг нь архины хамаарлалтай бол архинаас гаргах одоо зан үйлийн өөрчлөх, архинаас гаргах тэр сэтгэл зүйн сургууль төвчлэгнүүдэд холбоо зуршлаад өгөхнсэн тий. Ингээд одоо маш олон төрлийн одоо нийгмийн суурь үйлчлэгэнд холбон зуршлах нэ маш олон төрлийн асуудлууд байдаг. Тэгэхээр яг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн 18, 20, 19 зүйлүүд дээр төрийн тусгаалсан чиглэлөөр төрийн болон төрийн бас байгууллага төрөлцсөн мэргэжлийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулиараа яг хууль заасан үүргүүд гэж тусгаалаад заагаад өгсөн байгаа байхгүй. Одоо соёл урлагийн яам, жидгэн соёл урлагийн газар ямар үүрэгтэй бэ, хамтарсан баг ямар үүрэгтэй бэ, засаг дарга ямар оролцоотой бэ. За тэгээд нутгийн өөрөө удирдах захиргааны байгууллага ямар үүрэгтэй вэ, тэр байтугай төрийн бас байгууллага ямар үүрэгтэй вэ гэдэг бүгдийг заагаад өгсөн. Тэгэхээр яг энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь одоо гэмт хэрэг зөрчил гэдэг чинь өөрөө нийгмийн үзэгдэл учраас энэ бол гарна. За энэ гарч байгаа энэ гэмт хэрэг зөрчлийн бид нэр шалтгаан нөхцөлийг арилгах, тэрнээс өрсөн сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг дахин давтан үйлдвэрлэхгүй байх тал дээр бид нэр яг энэ яг хуульд заасан үүргийг хамтарч хэрэгжүүлэх нь маш чухал. Дан ганц цагдаагийн байгууллага энийг хариуцж хийгдэг. Цагдаагийн байгууллага ингэх ёстой гэдэг ойлголт нь бол маш буруу байгаа байхгүй. Хууль дөөрөө заасан эрх үүрэг гэж байна. Төрийн болон төрийн бас байгууллагуудын иргэний нийгмийн оролцоотой байгууллагуудын хуулиар хуульчлаад өгсөн томоохон эрх үүргүүд байгаа. Энийг бид нар бас хангаж ажиллахад бас чухал. Төрийн болон төрийн бас байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд одоо гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулахад одоо хуулийн хүрээнд ямар дэмжлэг байна? Төрөөс ер нь дэмжлэг байдаг уу? Яг ингээд
байгууллагууд өөрсдөө тогтоосон нэг үүрэг байгаад байгаа шүү дээ тий. Одоо жишээлбэл ингээл үйлдэл цас ороход аж ахуйн нөхцөл байгууллага 50 метрийн 100 метрийн зайлах засаа цэвэрлэн хин нэгэн иргэн өмж гэмтгийз урьдчилан сэргийлнэ тэгэл ингээл юм шүү дээ. Тэгэхээр яг энэ шиг л бид нэр яг энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд бид нэр тэмцэхэд аль одоо сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаанд түрүүн бас байгууллага байж болж байна тийм ээ. Өөр ингээд нэг одоо ажилд холбон зуучлах, хөдөлмөр эрхлүүлэх тийм ээ тухайн өрхийн орлогыг дэмжих одоо ямар бололцоо байна. Тэр бүх одоо төрөлцсөн чиг үүргээрээ бид нар энэ тухайн гэр бүлд тусалж дэмжих хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлэх бол бас их зүгээр байгаа байхгүй юу? Гэр бүлд ямар ч гэр бүл байж болно шүү дээ. Өнөөдөр одоо мөнгөтэй төрхтэй баян гэдэг юм уу ийм гэр бүл байж болно. Өрхийн орлого амжиргааны түвшин доогуурч гэр бүл байж болно. Энд чинь яг нутаг дэвсгэрийн амжиргааны баталгааш төвшнгөөсөө хамаарат янз бүр байгаа байхгүй. Тэгэхээр гэр бүлийг одоо дэмжих ийм хөтөлбөрүүдийг бид нар яг энэ наривчлан хийж тэгээд яг энэ төрлийн гэмтэр зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын арга хэмжээг хамтдаа зохион байгуулвал бас илүү үр дүнтэй далаацтай байдал үүсэх болов гэж боддог байхгүй. Ер нь илүү мэдрэмтгий тийм эмзэг хүмүүс хүчирхийлэлтийг өртдөг болов. Жишээлбэл альва зүйлийг энгийн зарим хүмүүс бол байдаг л үзэгдэл гэж хүлээж авч яхад зарим хүмүүс бол ямар хэцүү юм бэ гэдэг өнцгөөсөө хүлээж авдаг тийм ээ. Тэр хүмүүс тэгээд альва юмд хитрхи ач холбогдол өгөөд тэрний хойноос хэд гүн ороо нөгөө хүн ойлгохгүй байхад тэрний ойлгуулах гэж хичээдэг. Тэгсэн чинь тэр нэг өдөр хүчирхийлэл болдог. Тэгээд тийм мэдрэмтгий хүмүүс бас аимхаа. Тэгээд нөгөө нэр хүндээ хамгаална, гэр бүлээ хамгаална гэдэг төслөөс болоод тэр сэтгэл зүйн байдлаас болоод хүчирхийлэлд өртдөг. Ер нь яагаад хүчирхийллээс холдохгүй байгаа вэ? Эсвэл тэг мэдсээр ижиж бас ингэж явахгүй байгаа вэ гэдэг тохиолдол бас байж болно шүү дээ тийм. Тэгэхээр таны асуусан асуултанд 100% тийм гэж хариулна. Ихэнхдээ хүчирхийлэл бол түрүү хэлсэн хяналтын сэтгэл зүй одоо болол хяналтын сэтгэл зүйн дотроо бас маш олон төрөлтэй байгаа шүү дээ тийм. Хяналтын сэтгэл зүй ажиллаж байдаг. Энд яадаг вэ гэхээр яг тэр хяналтын сэтгэл зүйд нь хянагддаг нэг тийм хүн байх боломжтой гэсэн үг. Ер нь бол хүчирхийлэгчийг ойлгох гэж оролддог. Энэ хүн ингэж байгаа учраас ийм үйлдэл гаргаад байгаа. Хүүхэд нас нь ийм байсан, аав ээж нь ийм байсан, ийм хэцүү амьдрал туулсан. Өмнөх харилцаандаа одоо ийм сэтгэлийн шарахыг авцсан. Тийм болохоор л надтай ингэж харьцаад байгаа гэдэг одоо тэр хүнийг тэр хүчирхийлүүлж байгаа хүний эмпати буюу бусдыг ойлгох чадамж нь асар өндөр хөгжсөн гэсэн үг. Судалгаагаар бол хүн амын 15% нь нийт хүн амын 15% нь бол эмпати өндөр хөгжилтэй гэж гардаг. Тэгээ эмпати өндөр хөгжилтэй хүмүүс бол ихэнх тохиолдолд ажил хэргийн харилцаан дээрч тэр гэр бүлийн харилцаан дээрч тэр бусдыг хит ойлгох буюу тэдний одоо гаргаж байгаа алдаа дутагдлыг олж харахгүй байх. Тэрийг алдаа эсвэл буруу гэж үзэхгүй байгаагаас болоод өөрөө хохирогчулдаг. Тэгэхээр энэ зан үйл нь эргээ тэр үнийг ойлгох гээд байдаг. Гэтэл хүчирхийлэгч бол тэр эмпати мэдрэмж нь бол эсэргээрээ огт байхгүй буюу тэр хүнийг ерөөсөй ойлгохыг хүсэхгүй байгаа, тэр өвдөлтийг мэдрэхгүй байгаа ийм нөхцөл байдал гэдэг юм. Эрс тэрс хоёр ялгаатай нөхцөл байдал байж байгаа байхгүй юу. Тэгээд эндээс гарыг гэжэтэл нөгөө хүчирхийлэх зан үйлүүд нь тухайн хүний хамгаалах механизмыг эвдсэн байдаг. Одоо жишээ нь урт итгэлийг нь үргэлж байнга буруутгах, шүүмжлэн, үн цэнийг унгаана, дайрна, доромжлон, магадгүй сүрдүүлнэ, салаад явчих юм бол ингийн шүү, чамайг ийм үйлдэл хийх юм бол тгий шүү, эсвэл одоо чи бол хинч биш юу ч биш, би байгаа болохоор л одоо чи бараг ингээд амьд оршин тогтнож байгаа ч гэдэг юм уу, хин чамайг тэжээж байгаа юм, хин чамайг сайн сайхан байлгаж байгаа юм ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ингээд барьцаалах, занл хийлэх эдгээр үйлдэлүүд нь эргээд би хинч биш юу ч биш, би энэ байдлаас гарах юм бол, энэ нөхцлөөс гарах юм бол надад туслах хинч байхгүй гэдэг мэдрэмжтэй байдаг. Хоёрт болохоор хамгаалах зан одоо дахиад нэг хамгаалах системийг эвддэг нь юу вэ гэхээр ер нь хүчирхийлэлд байгаа хүмүүс найз нөхдөдөө уулзгаа болцсон байдаг. Янз бүрийн шалтгаанаар. Тэр нь ямар ч шалтгаан байж болно. Ойрын хүрээллийн хамаатан садан эцэг эхээсээ холдсон. Яагаад уулзахгүй вэ? Яагаад гэхээр хүчирхийлэгч бол тэгж холдуулах одоо тийм
зан үйл гаргадаг гэсэн үг. Танаа ээж чинь тийм, танаа аав чинь тийм, танаа найзууд чинь ийм штий. Гэхдээ чи ер нь заавал ингээд хүүхдүүд жоохон байхад ч гэдэг юм уу эсвэл ийм нөхцөл байхад заавал ингээд гарч орж яах гэдэг юм. Тэднэр туулзаад явах. Тий, эсвэл тэр хүмүүс чинь тийм штий, ийм штий гэдэг ингээд ийм байдлаар одоо тэр өөрийнх нь холбоо харилцаа сэтгэл зүйн хувьд холбоотой байсан тэр хүмүүсээс нь тусгаарлцдаг. Эргээд харахад гав ганцаар болцсон байдаг. Тэгээд тодорхой хэмжээнд тэрийг ингээд нэг бол ингээд эргэн тойрны хүмүүстэй ярьдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүс юу гэж боддог вэ гэхээр өөрөө л эндээ байх дуртай шүү дээ. Байнга л ярьж байдаг. Тэгээ салааж болоож гэхээр тэгдэггүй гэж одоо хүлээж авдаг болсон байх. Тэ? Магадгүй тэдний зүгээс янз бүрийн арга хэмжээ салах гэж гэртээ аваадсан ч юм уу. Янз янзын арга хэмжээ авч исэн боловч тэр нь тогтвортой удаан үргэлжлэх хэмжээний үйлдэлүүд ерөөсөө биш байдаг. Тийм учраас хүчирхийлэгч бүр илүү хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс бүр илүү сул дорой байдлаа мэдэрнэ. Яагаад тэгэхээр хэдхэн хоног ч юм уу нэг сар ч юм уу гэртээ байлгачаад за одоо яваарай гэсэн хандлагуудыг гаргаж эхлэх ч юм уу тий. Эсвэл одоо өөр янз бүрийн тийм үйлдэлүүдийг гаргаж эхлэхэд яадаг вэ гэхээр ингээл нэг ганц итгэж найдаж байсан хүн маань ийм л хугацаанд одоо тий ингээл туслах байсан юм биш тий ингээл тий. Гэтэл одоо дараагийн шатнд юу байдаг вэ гэхээр хүн өөрийгөө хамгаалах механизмд одоо амин зуулга буюу гэр орон өдөр тутмын хоол хүнс наад цагаан хэрэгцээнүүд байдаг. Ихэнхдээ хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс давхар эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Тухайн одоо тохирож байгаа хүнээс санхүүгийн хувьд тий дор аж 50%-аас дээш хэмжээний ийм хамааралтай болсон байдаг. Их тохиолдолд 100% хамааралтай байдаг. Тэгэхээр эхний удаагийн алхмуудыг хийх эрсдэл гаргах боломж тэр хүнд байхгүй. Буюу хэдэн сар одоо тий дор аж 6 сар байр төрөслөх боломж байна уу? Тэ дор аж тэр одоо хэрэглээний зардлуудыг хэрхэн яах вэ? За магадгүй үнэхээр ингээд өөрөө ажил төрөл хийх боломжтой, бие даасан байх боломжтой боловч хүүхдүүдээ яах вэ? Гэх мэт ингээд маш олон төрлийн юм харилцаа хамаарлын асуудлууд гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр ихэнхдээ хүмүүс бол эдийн засгийн байдал ажилгүйд ч юм уу маш ерөнхий байдлаар ингээд хардаг боловч тэр хүний сэтгэл зүйд бол тэр маш нэм нарийн ийм одоо хямралууд явагдчихэдэг. Тэр хямралыг даван туулна. Эхлээд анхны алхам бол мэдэх гэж байгаа шүү дээ. Хоёр дахь нь болохоор тэр хямралуудыг тодорхой хэмжээнд ингээд системтэйгээр ингээд одоо даван туулах буюу төлөвлөх байдаг. Тэ за эхлээд би нэг мэдээлэл юм байна. Ингэж болохгүй дараад нь ингээд хуулийн хүрээнд ингээд тэ чи хүчирхийлүүлдэг юм гэдгийг хийх хэрэгтэй юм байна. За тэгээд эргээд би харилцаа холбоогоо сэргээх хэрэгтэй юм байна. Хүмүүстэй ингээд одоо холбоо их хэмжээнд тасарсан байгаад байдаг. Тэгэхээр тэр хүмүүстэй эргээд харилцаа холбоотой болох хэрэгтэй юм байна. Өөрийнхөө байгаа нөхцөл байдлыг хизээ хаана хүнд мэдээлэх үү гэдгийг төлөвлөх хэрэгтэй юм байна. Тэ түүний дараа ихэнхдээ ингээд хүмүүсийн мэддэггүй зүйл нь бас эд хөрөнгийн маргааныг хэрхэн яаж шийдвэрлэх вэ буюу би хэрвээ явах юм бол хэдэн хүүхдтэйгээ ингээд өмсөн хүүхдтэйгээ л явах юм байна гэдэг айдастай байгаад байдаг. Мөн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь өөрөө тодорхой эд хөрөнгөгүй байх гаддаг. Тэгээд эн чинь нөгөө эргээд ингээд одоо хэрвээ гэр бүл салалт бий боллоо гэж бодоход тухайн асаргаа хүүхдийг хэн асаргаандаа авч байгаа вэ гэдгээс шалтгаалаад гэр бүлийн одоо бүх хүмүүсийн тоонд ингээд хуваагаад эд хөрөнгө нь очдог тийм. Гэхдээ тэр болтол хувь шийдэх хүртэл дор аж замагдгууд хамгийн хурдантаа 6 сар тэгээд 1 жил шаардлагатай энэ хугацаанд хэрхэн яаж амьдрах вэ тий. Хэрвээ ингээд явлаа гэхэд бүр юу ч байхгүй бол яах вэ гэх мэт асуудлууд үүсэж эхэлдэг. Хаана ч юм уу гэдэг тий. Түрүүн тэгээд нөгөө асуугаад байгаа тэр байхгүй юу. Гэрч одоо тэр төр хамгаалах байр маань хэр хугацаанд ингээд байлгах юм бэ гэд тий. Тэгээд үнэхээр ингээд энэ хаана очих вэ тий. Хүмүүс намайг юу гэж бодох вэ гэдэг бас нэг нийтлэг ойлголт байна. Ихэвчлэн тэр хүний одоо өөрийнхөө үнэлэх үнэлэмж рүү маш их дайрдаг учраас эргээд бусд хүмүүс одоо тий чи ингэчих юм бол хүмүүс тэгэж бодно. Тэгчих юм бол би чамайг хүмүүс тэгэж хийлэн ч гэдэг юм бас энэ сүрдүүлгүүд байж байгаа. Тэгэхээр эргээд бүх зүйл миний буруу болох юм байна. Бүх хүмүүс миний эсрэг дайраад ивэл яах вэ гэдэг юм уу тий. Тэгээ нийгмийн нэг юм хандлага бас байна л да. Эмэгтэй хүнд жишээ нь дабл стандартыг тавьдаг. Эрэгтэй хүн салаа явж ивэл нэг олон юм ярьдаггүй. Энэ байдаг зүйл юм шиг зарим тохиолдолд тий тэрэнд ач холбогдол өгөхгүй байгаа. Гэтэл эмэгтэй хүн салах юм бол нийгмээс маш олон дарамтуудыг авдаг тий. Хамгийн ойрын найз нөхөд ээж аав нь хүртэл тэр хүнийг буруутгадаг. Чи илүү сайн төвчгүй яасан. Чи илүү ухаан зарахгүй яасан гэдэг ч юм уу. Эмэгтэй хүн илүү амьдралд ухаан зарах одоо тий ёстой гэдэг нийгмийн тэр тогтсон хандлага нь эргээд бас энэ өөрөөрөө тэр нөхцөл байдалд ингээд дараад байлгах бас тийм нөхцөл нь болж байдаг ч гэдэг юм уу. Маш олон шалтгаанууд нь
тэр хохирогчийн сэтгэл зүйд байна л да. Та сая бас хэлдэ тийм ээ. Ер нь одоо хүнийг бол одоо хүчирхийлэлд автаж байгаа хүн бол маш олон асуудал байна. Сэтгэл зүйн болоод эдийн засгийн тийм ээ. Нөгөө өөртөө итгэлээ алдчихсан цаашдаа нэгэнт ингээ гэр бүлийн харилцаанд олон жил ингэж хүчирхийлэлд өртөж явсан хүн цаашдаа амьдрах ямар нэгэн итгэлээ алдсан байгаа байна. Тийм ээ. Одоо нэгэнт л одоо миний амьдралын бос юм чинь. Одоо энэ амьдрал эсвэл тасна эсвэл өөр тишээ явбал энэ амьдрал нь улам дараа гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ насны бас онцлог байх шиг байна л да. Ихэнх залуу гэр бүлүүд ингэж боддог юм болов уу? Эсвэл одоо энэ одоо хүчирхийлэлд өртөж байгаа, хүчирхийлэлд үлдэгдэж байгаа одоо гэр бүлүүдийн дунд судалгаа хийсэн байна. Тэгсэн чинь тэр нь 20-с 36 насны гэр бүлүүдийн хооронд гэр бүлийн хүчирхийлэл их явагдаж байна гинэ. Тэгэхээр тэнд насны нөгөө онцлогын сэтгэлгээ байна уу тийм ээ. Тэр залуу наснда хүн амьдралыг илүү таньж мэдээгүй, өөрийгөө буруу зөрүү үйл хийж байгаагаа анзаардгүй. Ингэж явсаар байгаад нэг л өдөр нас тогтож ирсэн чинь ухаан гів гинт ороод ирсэн чинь өөрийгөө одоо л таньж идэг хажууд нь байгаа хэн нэгэн насаараа хүчирхийлүүлсэн. Тэгээд нөгөө ухаарсан чинь нөгөө хүн нь нөгөөдгөөс айдаг болсон. Нэг л тийм ад жаргалгүй гэр бүлүүдийг бий болгосон байдаг ч юм уу. Энэ өнцгийг юу гэж бодож байна? Бүлтэй болохоосоо өмнө хүн бол юу гэж боддог вэ гэхээр би ер нь дайжгүй залуу шүү, дайжгүй эмэгтэй шүү л гэж бодож явдаг болохоос ш нөгөө яг энэ харилцаанд орох үед яадаг вэ гэхээр одоо тухайн хүний зөрчиллүүд ингээд дотоод одоо тэр сүүдэртэй талууд илүү ил гарах боломжууд бий болдог. Тэгэхээр энэ одоо тэ нөгөө харилцааны нөхцөлд орохгүй байжгаад доктортой харилцаа хэлж байгаа шүү энэ. Доктортой урт хугацааны харилцаа тий. Ингээд нэг харилцаанд ороод эхлэхлээр тэр хүнээс болол хохироод байгаа юм шиг тэр хүн л одоо намайг заваагаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Гэтэл хоёр талд хоёуланд нь яг ийм дотоод хүний танин мэдэж ойлгоогүй зөрчил явагдаж байдаг. Энэ нь эргээд бие биеийн лугаа чиглэсэн шүүмжлэл буруутгал гэдэг нөхцөл байдал руу очдог. Дээрэс нь амьдралын ачаалал олон давхарцсан асуудлууд гэл маш олон нөхцөл байдлууд бол энэ нөхцөл байдал руу авчиж байна л да. Тэгэхээр нөгөө нэг талыг нь ингээд буруутгаад ингээд дуусах биш. Ингээд ийм нөхцөл байдлууд байгаа. Гэхдээ яг ингээд хохирж байгаа хүний хувьд юу гэж үздэг вэ гэхээр тэр бүх нөхцөл байдлыг өөрөө даах гэдэг. Тэ. Тэгээд энэ нь ер нь бол бас боломжгүй зүйл юм аа. Та гэр бүлийн одоо тэ хүчирхийллийн орчинд байна гэдэг нь эргээд таны хүүхдүүд болон эрхэн тойрны ч магадгүй ээж аав нь хамт амьдардаг гэж болно шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн хүчирхийлэлд өртөж байгаа шүү гэдгийг ингээд айгуу сайн ойлгох хэрэгтэй. Та өөрийнхөө золиостой айгуу баатарлаг байгаад байдаг. Гэтэл нөгөө талд бас бус хүмүүс тэрний одоо тий давхар хамаарлыг нь аваад сэтгэл зүйн хувьд яг тийм одоо эсвэл ичгээ эсвэл аавшгээ тийм хүн болоод төлөвшөж байгаа дараагийн хохирогч дараагийн хүчирхийлэгч тэнд бий болж байгаа байх магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр ямар ч тохиолдолд байсан энийг тодорхой хэмжээнд ойлгоод яах вэ гэдэг тэр шийдэл магадгүй өөрийнхөө зүгээс би хамгийн анхны алхмыг юу хийх вэ гэдэг юм уу тий энэ зүйлийг ингээд хийж эхлэх нь айгүй чухал байдаг. Тэгээ энэ дээрээс бол эхний алхам бол өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх алхмуудыг хийж эхлэх. Хоёрдугаарт нь санхүүгийн хувьд хамааралгүй болох нөхцөл байдал руу одоо тий шилжилт хийх. Одоо цагаар ажил хийдэг ч гэдэг юм уу эсвэл тодорхой хэмжээний ямар нэгэн зүйл хийж эхлэх ч гэдэг юм уу ихэнхдээ 100% хүчирхийллийн орчинд байгаа тохиолдолд тэр нөгөө би түрүү хэлжсэн шүү дээ санхүүгийн хүчирхийлэл ингээд давхар явж байгаа гэдэг тий тэгээд таныг ажил хийхийг зөвшөөрөхгүй тий тэр тохиолдолд бол та тэндээс бушуухан холцсон дээр байгаа байхгүй яагаад гэвэл таны тэр өөрийгөө хамгаалах механизм чинь сэрхэхгүй нөхцөл байдалтай байгаа гэсэн үг байхгүй юу бүр төр салалтаар ч хамаагүй энийг шийдэх хэрэгтэй байхгүй юу би даасан байдлыг үгүй хийж дээ тийм ээ тий би даасан байдлыг үгүй хийгээд байна шүү дээ тий тэгээд хэрвээ таныг ажил хийх чинь зөвшөөрж байгаа тий ямар ч нөхцөлд байсан гэсэн эргээд таны гой сайхан болж байгаа өөртөө итгэлтэй болж байгааг дэмжиж байгаа бол таарийн харилцаанд тодорхой хэмжээний ингээд ийм боломжууд бол байна. Гэхдээ сална гэдэг шийдвэрийн ар дээр гинт өөрчлөгддөг хүмүүс бол бас байдаг. Тэ? За магадгүй төр хугацаанд ингээд тусдаа байгаад одоо хүүхдүүдээ ихнэр хүүхдүүдээ аваад ээж аав дээр очсон ч юм уу нөхөр нь хүүхдүүдээ аваад одоо ихнэр нь гэрээсээ явцсан байдаг ч юм уу. Манай Монголын нийгэмд ийм соёл байна уу? Бага. За одоо ингээд за хоёулаа таарч тохирохгүй байна. Тусдаа нэг хэсэг 7 хоног 1 сар амьдарч үзье гэдэг ч юм уу. Одоо яг салан гэдэг шийдвэрийн дараа болж байгаа үйл явдал шүү дээ. Тийм юм байгаа юу? Тийм. Магадгүй сэтгэл зүйч дээр очиж байгаа тохиолдолд энийг бол тодорхой хэмжээнд одоо тийм зөвлөж болдог.
Гэхдээ яг ингээд биедаага тийм шийдвэр гаргаад эсвэл одоо нөгөө тийм төр салалт гэдэг одоо томьёоны доор биш зүгээр тусдаа байжгаад буцаад эвлэрэхтэй өөр өөрсдийнхөө алдаа тусгалыг ойлгоод сайхан амьдарч байгаа хүмүүс бол байгаа. Тэгэхээр хямрал бол ямар ч нөхцлөөр гэр бүлийн харилцаанд бий болж болно л доо. Заавал хүчирхийлэлээр илэрх одоо албагүй тий. Тэгэхээр тэр хямралын ар дээр хин ямар бодолтой байгаа вэ гэдэг айгуу чухал. 6 сар өнгөрчөөд хахад жил гараа өнгөрчөөд хахад нөгөө л нэг буруутгадаг сэтгэл зүй орж ирэл те дайраал аль хэдийн салцсан байхад хүртэл дайраал одоо ийм хандлагууд үзүүлж байвал тэр хүн болвол өөрийнхөө бодит байдалтай ерөөсө нүүр тулааг байгаа байхгүй тухайн хүчирхийлэгч тий. Тэгэхээр энийг бол хажууд нь байж байгаа л ингээд нэг юм зөөлөх нүүр даван туулна гэдэг бол бараг боломжгүй. Тэгээд энэ хохироод байгаа хүн тэр хүний сэтгэл зүйд ямар ч үйлдэл хийсэн нөлөөлж чадахгүй. Харин тухайн одоо тэр хохироогоод байгаа тэр хүчирхийллийг үйлдээд байгаа хүн өөрөө хүчирхийлэл би үйлдэж байгаа маань гэдэг бодит үнэнтэйгээ нүүр тулсан цагтлын дуршилт явагддаг байхгүй юу? Одоо ингээд яаж хамгаалах вэ? Ер нь хууль нь байна. За нэг үеиг бодвол манай нийгэм одоо сэтгэл зүйч бас нийгэмд үйлчлэгээ үзүүлж эхэлсэн. Одоо баруунд бол нэргэд альва асуудлыг өөртөө тулгамдсан асуудлыг одоо христийн шашинтай хүн бол пастор очоод ингээд зовлонгоо ярьдэн шүү дээ. Би нүглээ намилж гин, би ийм үйл хийчлээ. Хүн ярьсныхаа дараа тэр нь ингээд өөрөө гоё тайван болчтой шүү дээ. Нөгөө бодос санаж явсан зүйл нь яг тэр хэмжээнд зүгээр л тэр хүний бодол байсан гэдэг ч юм уу. Тэгээд өөрийгөө чөлөөлөөд илүү нөгөө өөрийгөө ойлгоод явцдаг. Харин манад бол хин нэг найзтай гэлдэг тэрийг. Тэгсэн чинь найз нь нөгөөдхийг нь найзын найзд нь гэлдэг. Тэгээд ингэж явсараа дахиад нөгөө нөхөр чинь өөрт нь сонсогдож байгаа. Энэ яг тэгсэн гэсэн гээд. Тэгээд бас л нөгөө сэтгэл зүйн асуудалд орж байгаа юм тийм ээ. Нөгөө хүн чинь өөрийгөө итгэж явсан найзтай гэсэн чинь нөгөө зовлонгийг найз нь ингээд дамжуулсаар байгаа өөрт нь сонсогдож яадаг ч юм уу. Ийм асуудлууд байгаа. Энийг одоо хууль эрх зүйн орчин сэтгэл зүйчдийг дэмжихэд ямар боломжууд байгаа вэ? Манай улсын хуулиар бол жишээлбэл одоо тэнд нэг сар хоригдсан хүмүүс сайн дураар очиж сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг тийм сэтгэл зүйчдийг дэмжих тийм бодлого байгаа юу? Хууль эрх зүйн орчин байгаа юу? Одоо яг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн одоо хохирогч иргэнийг хамгаалах энийг зохицуулах асуудал нь бол хуулийн дээр тусгагдсан байгаа. За хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар гэдэг байдаг. Энэ гэр бүл хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энд бол тусгай сэтгэл зүйчид байдаг. За дээрээс нь хэм бол одоо нэг хороод дээр хамтарсан баг гэж ажилладаг. За энэ хамтарсан баг дээр гишүүн бүрэлдэхүүн нь болохоор хорооны нийгмийн ажилтан, за тэгээд өрхийн эмнэлгийн эмч, тэгээл одоо манай хэсгийн байцаагч гэдэг манайхаас ингээд төлөөллүүд байдаг. За энэ байгууллагуудын төлөөллүүдийг яаж ингээд нэгдвүүлээд ингээд хамтарсан баг гэдэг ингээд гаргаад байгаа вэ гэхээр энэ хамтарсан баг хамгийн хороон дээр бол нутаг дэвсгэр дээр хороон дээр хамгийн ойр одоо жишээ татаад үзвэл өрхийн эмнэлэг дээр өрхийн эмнэлгийн эмч ажилтан гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмтэргийн талаар мэдээлэх боломжтой байгаа байхгүй тий. Сургуулийн орчинд багш нар ч гэсэн мэдээлэх боломжтой байгаа. Тэгэхээр яг өрхийн эмнэлэг дээр жишээ татаад үзэх юм бол өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд тий одоо ингээд үйлчлүүлээд ингээд үзлэг одоо шинжилгээнд хамрагдж байгаа иргэдэд одоо элтэдтэй бие махбод хөхөрсөн, зодор, зохиур авсан тийм ээ янз бүрийн хүчирхийлэлд өртсөн мэт одоо тийм байдлыг өрхийн эмнэлгийн эмч бол харж мэдэх боломжтой байдаг байхгүй тийм үзлэг уншилгаа хийж явах явцдаа. За ингэсэн тохиолдолд өрхийн эмнэлгийн эмч тухайн мэдээллийг цагдаагийн байгууллага холбогдох мэдээлэл үүрэгтэй байдаг. За ийм одоо манай хорооны нутаг дэвсгэр дээр дугаар тоолтой эдийн засгийн тэдний өдөр орж үзүүлсэн нэг ийм эмхтэй гэдэг юм уу? Энэ ингээд хүчирхийлэлд өртөөд ах шиг байна. Энийг ингээд одоо ингээд яг ил харагдах ийм байдлууд нь байна. Бас ингээд сэтгэл санааны хувьд нэг ингээ яваад ах юм аа. Энэ хүчирхийлэлд байж магадгүй юм шиг байна гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллага хууль холбогдох байгууллагад нь мэдээлэх ийм үүрэгтэй байдаг. За сургуулийн орчинд гэх юм бол ерөнхийдөө багш нар нийгмийн ажилтнууд одоо хүүхдтэй хамгийн ойр байдаг хүүхдтэй их цагийг
сургуулийн орчинд бол өнгөрүүдэг. Тэгэнгүүт гэр бүлийн хүчирхийлэлд одоо яг дам хохирч байгаа нь бол тэдний үр хүүхэд байж идэг. Үр хүүхэд нь гэр бүлийн хүчирхийлэлд одоо гэр бүлийн хамааруулах харилцаатай эхнэр нөхрийн одоо бие биенрүүгөө чиглэж байгаа энэ хүчирхийлэл үлдэж байгаа хэлбэр нь өөрөө тэр тухайн бага насны хүүхдэд маш их сэтгэл зүйн дарамтыг өгж идэг. За энэ байдлаараа хүүхэд сургуулийн орчинд ямар байх вэ? Сургуулийн орчинд төвлөрөх чадвар, тэгээд цаашаа тэр хүүхэд яг зөв монгол хүн болоод төлөвшөх, тэр төлөвшөлт нь ямар байх вэ гэдэг маш тийм сөрөг зүйлүүдийг гэр бүлийн хүчирхийлэл өөрөө дагуулж идэг. Тэгэхээр энэ нэг хүүхдийг яг энэ байдлыг одоо нэг одоо хүүхэд гонигтай байх, өөртөө итгэлгүй байх, уйтгартай байх, ингээд хичээл сурлагандаа муудах, эсвэл бусад хэлбэрээр ингээд бие махбодын хүчирхийлэл амссан байж болно шүү дээ. Гэр бүлийн орчинд хүүхэд өөрөө. Тэгэхээр тэрийг бол багш нар, нийгмийн ажилтнууд нар бас мэдээлэх юм үүрэгтэй байж байгаа, хуулиар зохицуулсан юм асуудал бас байгаа. Нийгмийн ажилтан мэдээлэхгүй бол эзэн хөвлөө энэ бас нэг нийгмийн ажилтан тодорхой мэдээллийг мэдж байгаа. Тэгээд тэрийг мэдээлээгүй юм байна. Тэгэхээр зарим улс тухайн үед бол бид нэр судалгаа хийсэн чинь зарим улсууд нийгмийн ажилтан альва асуудлыг мэдж агаад мэдээлэхгүй бол тэр нүр хариуцлах хүлээдэг асуудал руу орд юм байна. Жишээлбэл нэг хүүхэд хохирсон л доо. Манайд тийм юм байгаа юу? Тийм одоо нийгмийн ажилтан руугаа хамаг буруугаа бас чихэж болохгүй байна л да, тийм ээ. За нийгмийн ажилтан руу буруугаа чихэх. Одоо энэ бол хүн болгоны одоо ухамсарт үйлдэл, ухамсарт ёс суртахууны асуудал. Өнөөдөр яг өнөөдөр сургуулийнх нь нэг сурагч те ингээд нэг гуниг готралтай гар хөлн хүрсэн ч юм уу янз бүрийн хүчирхийлэл давтаад байгаа юм шиг ийм нөхцөл байдалтай байвал тэрийг холбогдох байгууллагад мэдээлэл үүргийг нь бол хуулиараа зохицуулсан байна. Тэгэхээр яг энийг одоо мдээгүй юм шиг бас явж өнгөрч болохгүй байхгүй. Одоо магадгүй би ч гэсэн ээж те би ч гэсэн ээж та ч гэсэн хүний эцэг их учраас бид нар яг өөрийнхөө хүүхчиг юм уу те ингэж хүний хүүхдийг ч гэсэн ингэж үзэх хэрэгтэй. Энэ надаа хамаагүй гэж одоо хаях юм уу тэр хүүхдийг одоо үл орж явах юм уу тэр хүүхдийг улам ингэж сэтгэл зүйн дарамт дэмжихгүй тэр хүүхдийг улам ийм байдал байлгаж оруулж энэ байдалд дамжрахыг бид нэр хүлээн зөвшөөрч болохгүй. Бид нар өнөөдөр зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хосууд хоорондын асуудлыг ярьлаа. Одоо бүр дэлгэрэнгүй ярил тэрний эргэн тойронд байгаа аав ээж нь хүүхдүүд мөн хөрш хамт ажиллаж байгаа ажлын хамт олон гэж зөндөө олон зүйл нөлөөлдөг баг. Цаашдаа бид нэр юун дээр анхаарах уу? Юу гэж бодож байна? Гэр бүлийн боловсролыг дэмжих тал дээр бас анхаарах хэрэгтэй. Хүүхэд байхаас нь эхлээд магадгүй надад нэг юм бодол өгдөг байхгүй юу? Үерхлийн боловсролыг сургууль даахтан заагаад өгчээ. Нөхөрч хүн боловсролыг сургууль даахтан заагаад өгчээ. За тэр хоёр хүн гэр бүл боллоо. Гэр бүл болоход гэрэлтийн гэрээ байгуулдаг болчээ, тий? За хүүхэдтэй боллоо. Хүүхэд одоо тий төрөхөд жирэмсэн байх хугацаанд хүүхэд төрөхөд төрсний дараа ямар асуудлууд гарч болох вэ гэдэг тэр урьдчилан зэрэглэх мэдлэг мэдээллийг бас тодорхой хэмжээнд авдаг байгаад тэр хямралуудаа эрүүлэр даван туулж чадах юм бол маш олон хосууд тий заавал тэр зөрчил гэмт хэрэглөө очихгүйгээр салахгүйгээр амьдрах боломжтой гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр гэр бүлийн боловсролыг дэмжих тал дээр бас улс анхаармаар байна. Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд бол манайх 107 тусгай дугаарыг утсаар 24 цаг онлайн хэлбэрээр те захимшуудангаар одоо дүрсээ харах боломжтойгоор ингээд зөвлөгөө үйлчилгээг бол 24 цагаар нээлттэй өгдөг. Тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг бол 107 дугаарын утсаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн одоо ямар ч хүн энэ дугаар руу хэдэн цагийн үед ч залгаад энэ сэтгэл зүйн тусламж үйлчилгээг авах бүрэн боломжтой. Сэтгэл зүйн асуудалд тулгарсан энэ тухайн хүмүүстэй одоо цагдаагийн байгууллагын зүгээс юм уу те одоо нутаг зэрэгсэн цагдаагийн байгууллага зүгээс төрийн бас байгууллагатай хамтраад тухайн сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд энэ байгууллагатайгаа хамтраад яг ингээд нутаг дэвсгэр дээрээ гэр бүлийн хүчирхийлэл үлдээд байгаа удаа дараагийн татамжтай үлдээд байгаа ийм одоо гэр бүл рүү чиглүүлээд энэ сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхээр нөө яахаар нэг шалтгаан усыг судалж агаад яг энэ үйлчилгээнүүдэнд нь хамруулад холбон зуршлаад явчихдаг гэсэн үг. За ерөнхийдөө бол яг хэлэхэд сая энэ зөрчлийн тухай хуулийн дээр нэг нэмэлтээр нэг заалт орж ирсэн нь одоо нөгөө нэг юу байгаа даа. Одоо
одоо нэг тэтгэвэр тэтгэмжтэй өндөр настай аав ээж тий Тий, гэр тий. бүлийн хамаарлахын харилцаатай хүний тэтгэвэр тэтгэмж захиран зарцуулах хэрэгэд халдсан гэдэг нэг шинээр ийм заалт чухал заалт. Хүчирхийлэл үлдсэн Тэгээ байна. энэ бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэгтээ ордог. За өнөөдөр бид нэр одоо нийгэмд одоо ээж аавтайгаа амьдарч байгаа, ээж аав нь хүүхдүүдийнхээ асрамжинд орсон ингээд амьдарч байгаа ийм эцэг эхчүүд нэлээдгүй байдаг. Тэгэнгүүт одоо ингээл те ээж аваахаа тэтгэврийн зээлүүлээд авчдаг. Өөрөө хүсгүй байхад нь ингээд тэтгэврээ хэдэн жилээр зээлээд өгч гэдэг юм уу? Үгүй бол ийм тэм гэдэг ч юм уу. Янз бүрийн шалтгааны улмаас одоо тухайн өндөр насны одоо нөгөө нэг тэтгэвэр тэтгэмжээ захиран зарцуулах эрхт нь халдж байна. Энэ халдж байгаа үйлдэл нь өөрөө бас гэр бүлийн хүчирхийлэлд ороо явждаг. Ийм хуулийн зохицуулалт бас шинээр бий болсон. За дараа нь ингээд яг эцэст нь ингээд хэлэхэд за гэр бүл буюу хүчирхийлэл гэр бүлийн асуудал бол нэлээдгүй томоохон асуудал. Нийгэм өргөлж анхаарлаа хандуулж авч явах хэрэгтэй асуудал. Энэ бол яалтж байгаа. Тэгэхээр үргэлж ингээд цагдаагийн байгууллага энийг хийх хэрэгтэй, цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийг шалгах хэрэгтэй, цагдаагийн байгууллага мэдээр хуулиар хариулсан эрх үүргээ хэрэгжүүлээд ингээд явдаг. За тэгвэл нууц үйлдэгдээд байгаа, даалт хэлбэрээр үйлдэгдээд байгаа энэ гэр бүлийн хүчирхийллийг бид нар нийгмээрээ иргэд бид нар одоо мэдээлэл өгөхтэй байхгүй юу? За энд ингээд манай хурц тэр үед юм уу ингээд гэр бүлийн хүчирхийлэл үлдээд байх шиг байна. Ингээд байна гэд ядаж холбогдох байгууллагад нь надад хамаагүй гэж орхилгүйгээр мэдээлэл өгчих хэрэгтэй. Бид нар гэр бүлийн хүчирхийлэл одоо гэр бүлийн хүчирхийллийн тоо мэдээ өсөж байгаа нь өнөөдөр ерсөн сэргийлэх нэг бодлын одоо нөгөө яг тоо мэдээ өсөд ээж нөгөө талаас нь харахад ерсөн сэргийлэх ажил илүү явагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? Ерсөн сэргийлэх одоо захин хуудасаараа дамжуулаад иргэдэд энийг гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг шүү гэд ингээд хэлчихээ тэн дээрээс нэг хүн мэдээлэл аваад тэгвэл би гэр бүлийн хүчирхийлэл байгаа юм биш тэгээд цагдаагийн байгууллагад хандах. Энэ хандж байгаа энэ үйлдэл нөөрөө бас дуудлага мэдээлэл одоо нэг нэмэгдэх тэрнийхээ хэрээр нэмэгдэх энэ процесс бас явагдаж идэг. Тэгэхээр бид нар гэр бүлийн хүчирхийллийг яг хамтдаа ерөнхийдөө одоо авч хамтдаа ингэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх. Тэгээд Монгол улсад ирээдүйд эрүүл гэр бүл одоо ямар нэгэн хүчирхийлэлгүй гэр бүлийг бид нэр хамтдаа л бүтээж чаднаа л гэж хэлэх юм байна. Гэр бүл аз жаргалтай илүү бүтэн бол тэгээд тэр тухайн гэр бүлээс улс орны хөгжил аз жаргалтай гэр бүл ч мэдээ санхүүгийн хувьд бол доктортой байна, эрүүл харилцаатай байна. Тэгээ үр хүүхдүүдэд зөв хүмүүжүүлнэ. Үр хүүхдүүд нь зөв хүмүүжүүл улс орны ирээдүйн хөгжилд маш том хөрөнгө оруулалт юм байна тийм ээ. Энэ гэр бүл гэдэг зүйлд одоо саяны хүчирхийллийн ямар нэгэн хэлбэр байвал тэнд аз жаргал гэдэг асуудал өөр яригдана. Саяны санхүүгийн доктортой байдал нэгэндээ итгэх итгэлцлийн асуудал алга болно шүү дээ. Тийм учраас бид нэр гэр бүлийн хүчирхийллийг бол байнга ярьж явах хэрэгтэй. Хүчирхийлэлд өртөж байгаа хэн нэгэндээ бид нэр тусалж явах хэрэгтэй. Зарим тохиолдолд бол одоо өөртөө хохироосон ч гэсэн бид нар нэг хохироод байх зүйл байхгүй шүү дээ. Энд бол мэдээллийг өгөөд чи яагаад мэдээлэл өгсөн бэ гэдэг нөгөө хүн ирж нэг ганц хоёр ууралдаг ч юм уу нэг тиймэрхүү хэлбэр байгаа ба. Бусдаар бол бид тэгэж тийм хэлбэр бол байх боломжгүй. Одоо нөгөө мэдээлэл өгсөн иргэний одоо гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг угаасаа цагдаагийн байгууллага хангах, хадгалах үүрэгтэй. Тийм учраас ийм тохиолдол бол байхгүй. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн талаар одоо мэдээллийг холбогдох байгууллагууд нь нөгөөсөө энэ гэр бүлийн хүчирхийллийг одоо нэг даймжруулахгүй дахин давтан үйлдвэрлэхгүй байх нь иргэн бүр аж ахуйн байгууллагын оролцоо чухал шүү. Тийм. Нэг одоо сэтгэл зүйчийн тал дээр мэдээлэл хуваалцгаад ер нь бол 21 аймаг 9 дүүрэг дээр хүүхэд гэр бүл залуучууд хөгжлийн газар буюу агентлагийн салбар нэгжүүд ажилладаг. Энэ болгон дээр сэтгэл зүйч байна. Цагдаагийн газар болгон дээр орон тоод сэтгэл зүйч бас байдаг. Гэхдээ энэ нь хангалттай хүрэлцээтэй биш. Буюу одоо маш олон кейсүүд өдөрт хичнээн дуудлага бүртгэгдэж байна. Тэр болгонд нэг хүн хурц ажиллах ер нь боломжгүй тийм нөхцөл байдал Монгол улсын хэмжээнд байгаа байхгүй юу. Тэгээ маш олон кейс тавтагддаг. Заримдаа ингээд нэлийн том одоо кейсүүдтэй би зарим дүүргүүдтэй хамтарч ажилладаг. Тэгэхээр нөгөө үндсэн одоо тэр бол хуулийн хүрээнд нэлээд газар авцсан нийгмийг ингээд хамарцсан ч юм уу тийм асуудал дээр орж ажиллаж байна л да. Тэгэхээр ер нь бол тэнд ажиллаж байгаа хүмүүс ачааллаа дийлдэггүй. Тэндээс ингээд усаас ирж байгаа сургалтуудыг бүгднийг ингээд хийх ёстой болдог. Бичиг баримтыг хийх ёстой болдог. Завсраар нь хүмүүстэйгээ уулзах хэрэгтэй болдог. Тэ нэг хоёр хүн тэнд байгаад
огт хүрэлцэхгүй тийм нөхцөл байдал. Тэр кейсийг бушуухан шиг хаах юмсан л гэдэг нэг ийм нөхцөл байдал ер нь бол үүссэн байдаг Монгол улсад. Тэгээд сургууль болгон дээр сэтгэл зүйч байна. Гэтэл тэр сургууль өөрөө хэдэн хүүхэдтэй вэ? Тэ? Тийм хүрэлцээгүй, хүртээмжгүй ийм оронтооны байдал байгаад байгаа байхгүй юу? Энийг жишээ нь Америкт яаж шийдэж байгаа гэхээр хэдэн жилийн өмнө Америкт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учраас хуулиар намайг 10 цагийн сэтгэл зүйн зөвлөгөө авсан гэдэг бичиг авчир гэсэн гээд сэтгэл зүйчэд хандчихсан залуу байсан. Тэгэхээр тэрийг улс тэр мөнгийг даахгүй байгаа байхгүй. Тэр сэтгэл зүйчийг цайланжуулах гэж зовхгүй байгаа. Тэрний одоо тий охирогчийн тэр сэтгэл зүйн төлбөрийг төлөх гэж ерөөсөө зовхгүй байгаа. Тэр үйлдэл хийсэн этгээд нь өөрөө очиод сэтгэл зүйн зөвлөгөөгөө аваад бодиттой үр дүнгээ тэр бичиг баримтаараа баталгаажуулаад очиж байгаа байхгүй. Тэгэхээр ийм шийдэл Монгол улсад хэрэгтэй гэж би бодож байна. За баярлалаа. Та хоёрын цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. За танд ч гэсэн амжилт хүсье. Амжилт хүсье. Амжилт хүсье. Баярлалаа, танд ч гэсэн амжилт хүсье. Эрхэм үндэт үзэгчдээ та бүхэндээ хууль зүйн үндэсний хүрээлэнгээс бэлтгэн өргөдөг подкастын энэ удаагийн дугаараар гэр бүлийн хүчирхийллийн сэдвээр ярилцлаа. Тэр дундаа хосууд хоорондын харилцааны хүчирхийлэл тийм ээ. Энэ сэдвээр ярьслаа. Гэр бүлийн хүчирхийлэл бол одоо маш өргөн сэдвтэй гэдгийг түрүүн бид нэр энэ подкастын хугацаанд бол ярьсан. Хүүхэд хохирч байгаа, задлалт нь аав ээж нах дүүнэр нь зөндөө олон хохирогчд байдаг. Тэгээд нийгмийн бас хөгжилд, нийгмийн сэтгэл зүйд маш их нөлөөлж байдаг ийм эмзэг сэдв. Учираас бид нэр байнга үргэлж энэ сэдвээр ярилцж байх учиртай гэж шийдсэн юм аа. Дараагийн дугаар дугуулцлаа. Түр баяртай үзэгчтэй.